Сайн бацгаана бүхэн зүнэсэж болно. Энэ удаад төгсж байгаа гिच нагаа бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрэлцүүлээ. Эсний өдрийн мэнд төгсөгч. Эсний өдрийн мэнд. Амин. Баярлалаа. Танд ч гэсэн эсний өдрийн мэнд. Хоёулаа гэрчлэх гэх юм уу? Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амин. Амин. Би энэ удаад өөрийнхөө амьдралд өөрчлөлт шинжилт орж ирсэн тухайд бол бурхны эрх чөлөөнд гарснаа бол би гэрчилж ярьж байгаа. Амин. Амин. Би таан чуулгандаа яриад ирнэ хэдэн хугацаалж байна? Би бод нэг 2 жил гарсан болж штэ. 10 жил ч гэнэ үү? Ааха. Тий. Бурхны хийж байгаа ажлуудын гэрчин. Тий. Өөр дээрээс гайхалтай эдгэрлийг авч байгаа. Тий. Одоо миний амьдралд миний бие дээр ч өөрчлөлт гарч ирж байна. Миний амьдрал дээр ч бас өөрчлөлт ахын дүүс донд хүртэл бас өөрчлөлтүүд их гарч ирж байгаа байхгүй. Тэгэл юу над бурхны үгэнд бол үгэндээ бол үгийг сонсоод үгэн дотор дуулууртай байх нь бол хамгийн чухал юм аа гэдгийг илүү ихтэйгээр мэдэрч байна да. Ааха. Бурхны үгээр хүн өөрчлөгдөг гэж тий. Бурхантай байхад бол бүх хотл хоормгууд илчлэгддэг. Өөрийн дотор нөөгдсөн, амьдрал дээр нөөгдөж байсан. Бидний урдан сайн гэж хардаг байсан зүйлс бол бас үгүй юм байна да гэдгийг харах эрүүлнүүд бидэнд нэг юм нэгдэж ирж штэ тий. Юу нь бол ийм юм биглээ. Одоо бид нэр хүнд найдаж амьдэрсэн айгу буруу юм билээ. Хаста тэр ингэчгүй энэ ингэчгүй гэж хүний өмнө хүнд л сайхан харагдгаал хүний өмнө ингээл айгу нэг онцгой нэгэн айгу халамжтай нэгэн сайхан нэгэн болох гол ингээ явж исэн бас миний олон жилийн амьдралын юм дээр бас буруу байснаас мэдэрсэн л дээ. Юу вэ гэвэл хүнд найдаж амьдрахгүй зөвхөн бурхан найдаж л амьдрах юм билээ. Тэгэхээр хүнд найдасан амьдрал бол амьдрал биш л юм билээ. Гэтэ би хин нэгэн хүнийг бол буруутгах гайгүй л дээ. Тийм. Энэ бол миний амьдрал дээр бол тохиолдож байгаа юмсыг нэг нь ахгүй юу? Энэ хүний гаргадаг алдаа бахан тий. Тийм хүн яг бурханд гэж залбирдаг, бурхан найдаж ин гэж амаараа хэлдэг боловч одоо яг цаг дээрээ бас бурхандаа найдадгүй хүнд найдажд юм байна тий. Хүнд найдаал тэгэл ерөөсөө л тэгэл хүнд сайхан харагдгаал ерөөс хүний төлөө амьдарч явсан нь бол ерөөсөө оргуу хоосон юм байгаа. Тэгэхээр үгэн дотороо амьдарч явах нь бол ер нь бол бодтой, үнэн юу байхгүй юу? Хамгийн аюулгүй зөв. Аюулгүй тэгэл ер нь бол амар тайван амьдрал юм да. Амин. Тийм. Яг би анх чинь одоо нэг үг хэлээж хэлж чадахгүй тэгэл нэг хаагдмал боогдмал нэг айл эцэгтэй байлаа л да. Тэгээд эзэн дээр ирээд өөрийгөө олж аваад миний амьдрал бол өөрчлөгцөө. Хүний хувьд бол би өөрөөсөө дотроос өөрчлөгдөж ижил миний амьдрал өөрчлөлт орж ирж байгаа байхгүй. Миний нөхөр өөрчлөгдөж байна. Миний гэр бүл хүүхдүүд дүүнер, миний эргэн тойрны найз нөхд хүртэл намайг харж надаар энэ хүн өөрчлөгч, энэ бурхан дээр очиод амьд бурхан дээр очиод энэ хүн ингээд би тэдэд ингээд үг хэлэхээсээ илүү үйлдэлээрээ ингээ өөрийгөө ингээ байгаа байдлаараа ингээд бурхныг гэрчилж байгаа нь айгүй юу байгаа байхгүй юу? Амин. Тийм. Одоо нээлттэй амар байхгүй юу? Тэрнээс том гэрчлэл болоод өөрөө бурхныг харуулж явж байгаа байхгүй юу? Тийм. Би ийм байна. Би бурхан дээр ирээд ингэж өөрчлөлөө. Миний амьдрал инглээ тэглээх хүмүүс илүүсээ ойлгож байгаа байхгүй юу? Хүмүүс та бурхан ингэдэг, бурхан тэгдэг чи ачаа чи нэ тэрэ гээгүй. Үгүй. Би өөрөөрөө л үлгэрлэж байгаа. Тийм. Тэр нь бол илүү амар байгаа. Тэгвэл одоо хаасайгууд ингээл энэ тэнд явж байгаа чил ингээл юуны тухай хүмүүс ингээл юу бариад яваад байдаг штэ тий. Ном бариад бурхныг одоо яриад ингээл энэ бол яг үнэл гэрчил биш байхгүй юу. Хүн бурхныг гэрчилж байгаа бол өөрөө бурхан дотор бурхан энэ дэлхий дээр гэрэл болж ирж байгаатай адил би бас гэртээ гэрэл болж найз нар дундаа бас гэрэл болох нь хамгийн чухал байгаа байхгүй юу. Тэд нар надаар юу ингэж бурхныг олж харж байгаа байхгүй юу. Миний даруй байдал үнэн чудраг байдал хаанаас зөвхөн эзнээс ирж байгаа байхгүй бурхнаас ирж байгаа байхгүй би чинь бас би чинь олон хүүхэдтэй хүн шүү дээ ээж хүн чинь одоо хүүхдүүдэд загнана хүүхдүүдэд гомдно нөхөртөө гомдно нөхөртөөгөө муудалцсан тэгдэг байсан тэгээд яг ингээ бурхан дотор хүрээд ирэхээрээ хурц ирэхээр үнэн дотор ирэхээр хүн чинь хүлээцтэй болж ирдэг юм байна. Хүүхдүүдээ нөхрөө илүүсээ ойлгож, нөхрийг арт талд болж би яагаад гэвэл миний нөхөрийн амнаас гарч байгаа миний нөхөр юу үг гэж одоо намайг чиглэж байгаа биш хүмүүсд нөхрийн арт талд гарч байгаа арт талд нь байгаа тэр муус хүнсийн хийж байгаа ажил байгаа байхгүй юу. Тэрнээс би тэр хүний хайрыг мэдрээл байгаа байхгүй юу.
миний нөхрөөр хүн тэр муу сүнс нүгэл үйлдүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд хүүхдүүдээр ч гэсэн би хүүхдүүдээ хайртай мөртлөө хүүхдүүдтэйгээ ойлголт чадахгүй. Одоо энэ орчин үеийн хүүхдүүд ч сонио шүү дээ, тий. Шууд хэлэхээр ойлгохгүй. Тэднээс ингээл Бурхны үг шууд ярихаар бас ойлгож хүлээж авах нь муу. Тэнгүүд эдэртэй чинь дотроос хайраараа л хүүхдүүдтэй үйлчилж ийж Бурхныг илүү мэдрүүлж байгаа байхгүй юу. Дэрүүгээрээ л юу байна да. За ингээд сүнслэг далд нууцыг мэдчихсэн. Хинтээ яаж тэнцэлдэх тухайгаа мэдсэн хамгийн зөвсгөө барьсан хүн ч барьсан. Ялалтыг бол авахын тодорхой. Бид нар ясан тулаанд үг нь бол ордог л да тий. Өдөө тэгээд юу ийдтэй урд нэг өгөөч гэл амар гуйдаг гэсэн Бурхнаас. Тэгснэ би энэ сүм дээр ирээд бол өгөөч гэхээ болсон шүү дээ. Нэгэнд өгчихсэн юмыг яах юм бид нар? Энэ хүртэл яг хөтэ буруу ойлголт явж штэ тий. Бурхан юм болохоор ингэүүлэл болно л гэдэг нэг юм. Энэ ойлголт ирээгүй л байсан юм байна л да тэнд. Ойлголт ирээгүй, начиг ингээд төөрж бодолж байгаа олон зуун хүмүүс явж байгаа байхгүй юу? Тийм. Тэд нар тэгж хэлэхэд бол ер нь бол үнэн үг дотоод л алхаж явбал яг л ер нь бол бүх юм болно л гэж бодож байна да. Саяхан юу яастай? Бас нэг 2 жилийн өмнө биш ээ. 1 жил гарны өмнө нэг миний амьдралдаас нэг хүнд юм тохиолдсон юм аа. Манай 10 жилийн охины ор доктортой олцоод тэгээ манай ангийнхан 10 жилийнхэн нийтээр хөдөлсөн байхгүй нөгөө охины ханд манд үгээл. Тэгэл би яг тэрийг ингээл сонсоод ингээл байж бид яг тэр хүний дээр өвчлөл шаналл тэр өвчин зовлон хөөр дээр ингээд хаалга нээгээд өчсөн байгаа байхгүй юу. Тэгээ миний ингээл яг тэрийг сонсоод ингээд яаж миний хүүх амар өвддөг болсон байхгүй юу. Өвдөөл ингээд тэнгүүд манай сүмийн юу болсон шүү дээ идэл чөлөөтийн цуглаа. Тий. Яг тэн дээр би хадрын сүнснээс чөлөөлөгдсөн байхгүй. Тэгээ би юу ойлгосон бэ гэвэл өвчин болгоны ард муу сүнс нүгэл ээдэг юм байна. Тэр үед бүгдээр амьтай. Тэр бүгдийн бол юугаар яах вэ гэхээр Бурхны үгээр л ялан дийлэх юм билээ. Гэвч тэрнээс гадна бидний хийж байгаа энэ бүхий л одоо энэ амьдрах гал сайн муу бүхий зүйлс хийж байгаа энэ бүхэн чинь ер нь бол тэгээ энийга төлөө бол Бурхны өмнө очил гимших нь чухал юм байлаа. Ер нь бол Бурхны өмнө хүн ерөөсөө гимших нь чухал. Гимшиж ижил хүн ер нь бол тэр үнэн үг дотор үнэн үгийг бол илүү таньж мэдэж үнний замаар алах юм байлаа. Гимшиж цэвэрлэгдэж угаагдаж Бурхантай л ойрцдог тий. Угаагдан цэвэрлэгдэн ариус одоо бидний зүрх чинь айгу муухай шүү дээ ер нь бол. Их бүхэл нүгэл хилэнцээр дүүрэн атаарх уу байдал хин нэгний хоовж байна. Муухай юмны үр ахгүй. Энэ бүгдийг чи юугаар цэвэрлэх юм? Есүсийн тусаар цэвэрлэгдэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж өөрчлөгдөж байгаа байхгүй. За өвчлөлийн ард бол ихэнхдээ сүнслэг байдгаа гэдгийг бол ярьдаг тий. Би зүрхээ нээж өгөөд хавдрын сүнс над руу ороод өвтгөж ихэлсэн. Тий. Тэгээ харин Бурхны авралаар өрөөлөөр Бурхны авралаар маш урдан чөлөөлөгдөжсэнийг би ч одоо санаж байна. Тий. Айн чөлөөлөгдсөн шүү. Тэгсэн тий. Йоо би гэтээ яг шууд бид нар одоо яг ямар сүнс орсон яатсан нэг ч бүү мэд штэ. Ерөөсөө тэр өдөр чинь бол зүгээр тий идэл явуулаад бүх зүйл одоо Бурхны ажил хийгдчихэл байсан. Тэр дунд ингээл гинтгэн л Бурхны хавдрын сүнс гэл ингээл харин тий. Би ч энэ олон юмнаас айгүй чөлөөлөгдөж байна. Хавдрын сүнснээс чөлөөтлөө саяхан бас идэл чөлөөлтийн юм дээр чинь юунаас чөлөөлөгдсөн. Хин нэг гомдлын сүнснээс чөлөөлөгдсөн. Үл уучлалын сүнс. Тэгээ зөвхөрлийн ингээ энэ юм чинь ингээл бие бинийгаа ингээл нэг ороод ингээ араараас орж ирдэг юм уу яа тийм нэг дотор ингээд олон жил болоод бухчихсан юм чинь тэгэл яг тэр идэл чөлөөт юугаар л гарч ирж байгаа аахгүй. Чөлөөлөгдөөл. Тэгээ сайхан чөлөөлөгдсөн шүү дээ. Гайхалтай. За үнэхээр Бурхан амьд би Бурханыг өөрийнхөө биеэр амьдралаараа алдаршуулан гэрчилж амьдарч чадчихна. Болж байна. Би бусдад Бурханд итгэж гэж хэлгүүгээр миний байгаа байдлаар манд дамжуулж миний гэр бүлийнхэн те миний ойр дотныхан Бурхан руу ойртож ингээд аврал дээр ойртсоор байна гэж гэрчилж байна. Миний залбирал өөрчлөгдсөн гэж залбирал бол өөрчлөгдсөн шүү дээ. Би маш буруугаар одоо бас Бурханы тэр ойлголт ирээгүй байсан учраас Бурхантай буруу замаар харьцах гээд байсан юм байна шүү дээ. Тэ нэг талаар одоо үзгээд тийм байна.
өөрийнхөө үзээдсэн аахгүй юу? Тийм. Яг мэдээж бурхнаас гуйх юмнууд байдгаа. Бид нар бурхнаас угаасаа л гуйна. Гэхдээ гуйхгүйгээр өгцөө энийг бол ингээд ав. Энийг бол ингэнэ гэдэг ингээд бурхан бүх зааварчилгаа өгчээд байна шүү дээ, тий. Гэмшлийг би ойлгосон, гэмшиж гин гэж байна, тий. Гэмшсэн зүрхэн дээр бол бурхан гайхалтайгаар ажилтдаг, тий. Биднийг цэвэрлэдэг. Жинхэнэ гэмшил гэдэг бол дахиад бурханы үгээр л ирж байна. Бурханы үгээр ирнэ. Бас эмтэрсэн зүрх. Тий. Эмтэрсэн зүрхэн дээр бас юу ирнэ штэ. Тий. Ингэж хүн өөрчлөгдөж болд юм байна. Одоо ч хүртэл өөрчлөгдөөл явж штэ. Дахиад яаж өөрчлөгдөх болоо гэж өөрчлөгдөхөө гэдгээл хүлээгээд сууж штэ. Дахин одоо том өөрчлөлт хийхийг бол хүлээгээл. Мэдээж энэ өөрчлөлтийг ганцхан бурхан орж ирээд таны ингээ эргүүлээ тавих ш та бурхантай хамтрах хэрэгтэй гэдэг. Өнөөдрийн номлолоос ярьж штэ тий. Тийм өнөөдрийн номлол дээр гэсэн өөрөө биш бурхантайгаа хамтал. Тий. Тэрийг бас илүү сайн ойлголоо. Тэгэл хэрэгжүүлэх нь чухал юм да. Тийм тий. Сонсоод өнгөрөх биш. Тий. Хэрэгжүүлэх нь чухал. Амен. Тэгэл өөрийгөө амьдрал дээр өөрийгөө бие дээр өөрчлөлт хийгээл явж байна. За гайхалтай. Үнэхээр одоо бурхны үгээр угаагдаж цэвэрлэгдэж тий өөрөө өөрчлөгдөж бусдад өөрчлөгдөх боломж байгаамаа гэж гэрчилж байгаа таныг эзэн бурхан маань үнэхээр гайхалтайгаар өөрчилж тийм ээ. Дахиад дараагийн том өөрчлөлтийг хийхэд бол одоо бэлэн болцсон юм болоо да. Харин тийм ээ. Одоо би үнэхээр харж байна. Одоо бурхан над ямар үг өгөх бол би юу гэрчлэхүүл гэж боддог болсон. Амен тий. Олон хүмүүст өөрчлөгдөх боломж байдаг юм аа. Би өөрчлөгдөж таны амьдрал, бидний амьдрал өөрчлөгддөг юм байна штэ гэж гэрчлэн хаалцсан төгсөгчтэй баярлаа. Нэмжлэх зүйл байна уу танд? Нэмж хэлэх зүйл гэвэл ер нь бид нэр айл эзэгтэй нэр Монгол эмэгтэйчүүд бол ер нөхрийгөө ард таланд болж явах хэвээр. Яг эрчүүд бол яах вэ? Бүдүүн бараг усууд юм чинь. Тэгээ бид нэр эрчүүдийн ард талд бол хүчтэй. Яг л ингээл думсмаа байрал юутайгаа ядаа адил юм нөхрийгөө ард тал зогсчих нь чухал юм билээ. Нөхрийгөө ард тал зогсох хэвээр, үр хүүхдүүдтэйгээ ард тал зогсох хэвээр. Эмээгүүд нэр юу ацээ нэртэй бол эмээ болсон бод ацээ нэрээ ард тал зогсох хэвээр юм. Тэгжиж хүний амьдрал эзэн дотор зөвл явах юм билээ. Тэрнээсэж заавал тэр хүний дээр одоо энэ хүнийг өөрчлөн гэж бол байхгүй байхгүй юу? Тэр хүнийг бол юу гэх юм өөрчлөх юм. Бурхны үг л өөрчлөх байхгүй. Бурхны үгийг бид нар бол энэ хүнээ хажууд байгаа хүнээ өөрчлөхгүй болохгүй байна гэж мянган удаа хэлээд өөрчлөж чадахгүй тий. Өөрчилж чадахгүй. Хүүхдүүдээ ч гэсэн. Тэр бол Бурхны үгээр л ерөөсөө үгээр өөрөөрөө үлгэрлж өөрчлөгдөх нь чухал юм билээ. Тэрийг л хэлэх гэсэн юм да. Амен тий. Тийм Бурхан дотор л өөрчлөгдөх боломж байгаа. Бурхны яг цэвэр үг, Бурхны жинхэнэ сүм чуулганы энэ номлол гэдэг чинь Бурхны үг шүү дээ тий. За тэгээд энэ Бурхны мэдээж энэ гайхалтай үгийг бол өстой хүн болгон авч унших хэрэгтэй маа тий. Магадгүй өнөөдөр та бидний гэрчлэлийг Бурхныг огт мэдгүй хүнд бас хүрж иж болох юм аа. Энэ одоо амьдрал өөрчлөлт гэж яриад их юм. Боломж байна гэж яриад их юм. Тэгээ одоо яаж юм бэ гэж магадгүй тэгвэл та Бурхан аль хэдийн өгөө өгсөн байдаг энэ бид нар ямар ч зааварчилгаагүй амьдрал дээр ирээгүй маа. Тий штэ. Бүх яаж амьдрах, яавал хаана очих вэ, яах вэ? Яавал сайн амьдрах уу, яавал маа амьдрах уу? Бүх юм ч л ном дотор байгаа. Амьдралынхаа төгсгөл хаана ирэх үү гэдэг бүх зүйлс маань бол энэ Библиэлд бичсэн байдаг юм аа. Библиэлд бичсэн байгаа. Тэгээ одоо Монголын энэ олон сүмүүд байна. Гэтэ аль сүмэнд очихоо мэдгүй байгаа улсууд бас та нар өөртөө сайн яах хэрэгтэй бод тунгаах хэрэгтэй байхгүй юу? Хаана орших уу байна? Хаана эзний амьд үг оршиж байна? Хаана бурхан ажиллаж байна? Хаана бурхан ажиллаж байна? Тэнд тэгээд гэрчлэл байна уу? Тэр бүгдийг харж ижил өөрөөсөө сонголтоо хийх хэрэгтэй л доо. Тийм тий. Бас түүнээс биш ингээд сүмд яв гэж шүү. Библи унш гэж шүү гээд гараал бас нэг ойрхон байгаа сүм рүүгээ явчих бас биш юм аа. Энэ бол маш нухацтай. Таны амьдрал өөрчлөх гэж байгаа том алхам учраас энэ дээрээс нухацтай хандах хэрэгтэй. Тэгээ бас энийг чинь уншихаасаа бас шалтгааллах байхгүй. Яаж унших юм? Уран зохиолын хэлбэрээр унших юм уу? Сүнсээр өдөрдүүлж унших уу? Ялгаатай байхгүй юу? Тий. Тэгээл их чинь да. За энэ бүгдийг үнэхээр сонирхож одоо энэ юу ярьч байгаа тий. Урдам сонсоогүй одоо сонин зүйл ярьж их чинэ гэж сонирхож байгаа хүн байвал одоо бүх үндэсний хөсөл чуулганы өвөө таалга одоо бүх хүнд нээлттэй байдаг юм аа тий. Манай сүм бол нээлттэй. Энд бол ер нь бол би энэ сүмд ирээд бол өөрчлөгдсөн. Энэ сүмд бол
одоо бол хайртай, итгэлийн ахын дүүстэй бас хайртай. Намайг өөрчилж шинжилсэн эзэн дотор, эзний үгэн дотор. Тэгэхээр эзэнд итгэдэггүй хүмүүс ч гэсэн та нар ирээд өөртөө нүдэрээ үзээд тэгэхээр сонсох нь чухал аахгүй юу? Тийм. Хаана үнэн байна, хаана худал байна гэдгийг өөртөө л та нарын сонголт ч тийм юм бол. Тийм. Тийм. Хүний өөрийн сонголт. Бурхан байна гэдгийг бол бурхан байдаг гэдгийг бүгд мэддэг. Тийм. Итгэдэггүй бүгдээрээ мэддэг. Зовлонд ороход бол үнэхээр бурхан байдгийм үү гэж бүгдээрээ хашгирдаг. Тэгвэл тэр хашгирж байгаа жинхэнэ бурхан бол одоо Иесус Христийн сүм чуулган нар дамжуулж ажилдаг. Иесус Христ өөрөө амьд бурхан юм аа. Бурханы хүү юм аа гэдгийг бид таны төлөө өгөхөд амьдсан гэдэг нь ч үнэн юм аа гэж тунхаглаад энэ удаан гэрчлэлийг төгсгөж болж байна уу төгсгөж тий. За ингээд дараагийн гэрчлэл дээр гайхалтай одоо ялалтайгаар тий дахин одоо гайхалтай өөрчлөлтөөр уулзцай тий. Энэ үрээд өнөөдрийн ярилцлагыг өндөрлөе. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.